Нэхэл хатуу орчлон өвчийн боргийг татаж түрүүчийн од цэцгэлгийн алдад шарвгаа бид хоёр ор дээрээ засч хөвтгээр завдсан хэдий ч химаанч яран хажуулсангүй. Гадаа аль эрт харжийг унаж майхны хаяа баадангаар шинхэн хадсан өвсний ааг үнэр үе үе сэрүү татуулан ханхалах нь ноднингийн хонгор намрын мартагдсан дуртгал сэрээж бухалдсан мансуурам сайхан үнэрт жарган хонсон бороотой шүнийг санагдуулна. Ханхаа хоосон майханд хатламжтын нутаг сахин хоцорсон хоёр эр хүн хаашаач жигээд хөвцсөн хүл суулахын зовлонгүй амар жимэр бөгөөтл шарвгаа сэтгэлэн шилэрч цухалдсан янзтай оровч гаравч тэрүүн хүндээ бухимдаж майхны гац гिचэрт бүдчин хараал тавин мөнгөнхөн түүхтэй. Үе тэнхийн залуу хүмүүн өгөөд миний би ганцаардан уйдахта энэ тэр сул үгсийг хүрнэлтэн цаг нөхцөөе гэтэл мань өвгөн үгэндээ мөнгнөөсөө дутуугүй харам дэндүү дуу зөнтэй гачлантай. Түүн хин нэгэнтэй хэрэгтэй хэрэггүй юм ярилцсан шүдгүү амаар шүлсээ өсөргөж байснаас тамхиа нэрж муу мод толгоогоо улайсган түнхэж суух нь юу юунаас илүү жаргалтай байдаг болов уу гэмээр. Ширмэн зүгттэй дингийн дээгүүр гэрлийн цагаан ирвэхэ бужигрна. Өвгөн өмнөө тавьсан шимийн архинаас тагшинтай дүүргэн над руу барих зураа хөмсөг цавхин хөлстэй хүлчүүхнүүдээр миний нүүрөө чиртэж эр хүн хөгшрөх шиг гутрамарын малга уундаг морь ууж иддэг эдэнтэй хүртэл аянтай гологддөг юм байна. Аяг дагшим угаад даахгүй хэрнээ нэг хоосон хорхоноос цаашгүй. Залуу цагт морины тогшныг унаж архины хатууг л ууж явсан юмсан гэж өөртөө гоморхон хэлээд хөгшин нохойг санагдуулан увайгүй өвшөөлглээ. Би өдий болтлоо таныг халамцуу явахыг үзээгүй юм байна. Та бас согтдөг юм бэ? Гэвэл толгоос гисэрч согтхоор барах уу? Ухаан хаврын цас шамрах шиг мандалцаж байснаа гинэт харанхуулчихдаг болсон байлээ. Ямар сайнда хүзүүндээ зүүсэн сахиусаа гээчгэвдэ гэж өгүүлснэ аль эрт унтарсан тамхиа асаалаа. Хизээ тэрвэ? Уу та тэгээд эртгэн над хэлэхгүй яасан юм бэ? Чамд хэлээ яахт олтгол байсан бол үдэд чамтай чамгүй болоод хүзүүндээ зүүчгээ сууж байхгүй юу? Энэ олон муусаа морин тармуур өвстэй хамт хамаа далгуулснаас зайлахгүй. 40 хэдэн жил биенээсээ салгаагүй юмсан. Миний сахиус үг хоногийн таг үүтсэн байлгүй. Оосрон тасарчтэй түүнээс биш хүзүүнд зүүсэн сахиус гээгдэн гэж баймааргүйсэн. Гэвэл шарвгаа гимсэн янзтай. Миний зовлогны мөн хүлсэнд сахиусны маань оосор түлхтэж үжирсэн байсныг дааж мэдсэнгүй. Өвгөний хөлс нэвтсэн наршиж харалсан нүүр хөнхөр хөгцсөн сүйдэгнэн дингийн гэрэлд галалзан харагдана. Шарав гэж миний мэдхийн л ийм нэг ханхар өвгөн байсан. Одоо ч хിവэрэ. Юр өвтөлж өгөрсөн янзгүй байх байдгаараа архид ар суугаад хээвлэг алхаж явах юм. Хуучны улс яахаараа юм яс сайтай төрдөг байна гэж бодох зүр архинаас нэг балгаад буцааж өглөө. Шарваа майхны гурвалжин амаар тэнгэрийн хаяанд аниулцах том шаргал одыг ширтэн тамхиа ололзуулан чимээгүй хэсэг сууснаа. Энэ од мичтийн царай эрэгчл гатуухан өвөлтөд золгоно. Ногооны шим шүүс хатчгаа сүмэн атга чимэгч бол өвс авахгүй бол хавар бид дээлээ толгой дөгрөө нөмөрч мэднэ. Зууд дурхан нэг нүрэлвэл хэцүү. Цагийн хатууд малын ам хөдлөх юмгууд бол сая дүнчүүр маань уншаад ч нэмэргүй хэмээн үг нь олшрох янзтай болсноо. Хоёулаа хамтдаа гарч морь харах уу гэж намайг хандатлаа. Сарны зөөлөн шаргал гэрэл асгарсан намрын цагаан шүн аглагхан хээр талд салхи савир нэгээхэн ч үгүй. Алсал бүрэнхийн дунд чөдөртөө морьд тургилах нь бүдэг бадагхан сонсогдно. Тэртээ урд сарны баруун доогуур сүүдэртэд байгаа чинь тэрэгт харах шүү мөн үү биш үү гэж өвгөн надаас асуух нь миний хараа сайн нараа байгаа биз химээ гайхуулах мэт. Тийм ээ тэрэгт харах шүү харагдчихээн. Гадаач малын ийм тамга харагдмаар саруулхан байна. Гэвэл шарвгаа хариу дуурсангүй. Амандаа хідний шат тарнирхуу юм гүвтнэн уншаад эргэж майхан өдөө алхам. Орж ирээд өвгөнийг унтах уу гэтэл хувцаа тайлсангүй. Дингийнхэн голыг засч тос нэмээд архинаас хаяглан тамхи асаалаа. Би гутлаа тайлангаа хийх юмгүй гэж зүв зүгээр сайгаад байлтай биш. Хуйл ангисгээд хажуултгуу да гэвэл тэр. Чи хэвт
Би энэ самны ёроолд үлдсэн жаахан ямыг оожчход унтнаа хөө. Энд буусаар хитэн шөнөөр хүрэхгүй зовоолоо. Тэгээд аргаа барахтаа өнөөдөр архиуж байгаа минь энэ. Энэ сайхан эрүүл агарт ирсэн хүн дэрэн дээр толгой тавиуд л нам унтмаарсан. Яагаа юм бол юу ч гэмээр юм битээ. Гиснээ шарвгаа аяхтай архиа нэгэн амаар бүгдийг хүндэрч хоослоод нэхэл хатуутай орчлон гэдэг нь үнэн бололтой. Энэ үхэндээ гэж шамт хэлэхэд сахиусаа гээснээс хойш энэ урдах тэрэгт гарах шуул намайг унтуулахгүй зовоогод байгаа юм. Өвгөний энэ хачин үгэнд өдөржин гар хадуураар тойрмны ямаан шарилж завчин ядарч цуцсан миний нүд сормоо сэргээд явчихлаа. Тэрэгт гарах шүү. Талын энэ намхан номхон уул яахаараа таны нойронд саад болдог вүлээ гэж асуухдаа мод чулууг хөндөж нэрлэж болдоггүй л савдагтай догшин хайрхан биш лэмсэн гэж гайхс хийлээ. Өвгөн миний нүр рүү тамтасхийн эргэлцэнгүй харцаар ширтээд хайнгадуухан бүрт дуугаар ийн өгүүлв. Чич бурхан шүтэн тоодоггүй хувьсгалч хүн болохоор миний үгийг үнэмсэхгүй биз гэж тунирхлаа. Би өвгний амнаас гарсан үгийг газар унахгүй хичээхдээ таал намайг мэдэхгүйгээс биш би ч бурханд буруу сандаггүй юм шүү. Шарвгаа надаас үнэн бицхүү гэсэн харцаараа сэм асуугаад онгорхоо өдрөө нүдний бөхөө булангаар нэгэнтээ гитэн харлаа. Олон жилийн тэртээс энэ хавар гүйдэлтэй гэж ярилцдаг болсон юм. Шүн унтаж байхад юу ч хүрээд ирсэн чи ямар сэрх биш. Сүнсэн төрсэн амтын сүүжний нөхөнд оргондог гэж чи юу н дуулсан бицтэй. Тэр жил хүрээнээс хөөгсөн гамингууд урагшаа өдөр шөнөгүй цовж байсан цаг. Тэр үед би гэдэг хүн бараг хүүхдэрээ шахуу амтан байж нэг өглөө манай хот айлынхан дөнгөж босчгож байтал хідэн морьтой хүн гадаа давхиж ирээд шарав байвал түргэн гаргаад ир гэж дуудав. Гамин биш монгол хүн нэрээр минь дуудсанд баярлсан би яаран гүйж гарвал буу садаг агсан танихгүй баахан ус цогсож байхын тэр. Буу дашуур хүндэлзүүлсэн тэр 10-аад морьтны дунд аюур тайж тогтох начин тэргүүтээ нутгийн ирчүүд үзэгтэн. Аюур тайж отго жинсээ сагсалзуулан дашуураа гоцолцуулж бидний улс гамингийн араас нэгчвэн буу шийдэн байвал аваад түргэн мантай хамт морд гэж тушаав. Ганц хулсан ташуураас өөр гарт барих юмгүй. Хэрнээ би наадамд явахаас дутуугүй баярлав. Явдал замд юу болсныг хамт яваа усаасаа сэм асуувал нэгэн баг зэрэг дагуулсан гамингийн том ноёнтон аюур тайжин ихнэр дулмаа хүчээр булаан авч утсан сураг сонслоо. Тэгээд бид зам шуудран мөнөөх ноёныг хүлгүүлсэн жууз тэрэгний мөрөөр нэхэн товтлохсоор энэ тэрэгт харах хошууны хойд хэр дээр тэдний гүйцэж морины хар хурдаар уулгалан дайрав. Дээлийнх нь ингэр замаар салхи хөөргдөж дөрөөн дээрээ боссон хахар иржүүдийн далайсан бүдүүн ташуур аянхтай мөндөр байтал газар пижигнэх агсан мордын төвөргөөнөөс сүнсээ залтлайсан гамин цэргүүд ассан тайжтан өрөөсөн хөмсгөө татуулзуулан хэлгэнэж хээрэн чонтой нийлсэн гэрийн нохойг эзэн нь алдаг юм муу гिचий минь чи харж бай. Би одоохон чиний нүдэн дээр наад муу гамингийн чинь голыг таслаад өгье дөө гэж гашгараад бууныхаа овоо харааг онлон шагаагт хэрхэн агшинд дулмаа гамингийн өмнөр гараа алдлан гүйж ортол тайжтны буу гал утаа манарган тасхив. Идэж дайрхтээ бууны суманд ташраараа нэвт буудуулсан гамин нэгэнтээ муу хойрлоод хүүхнийг тэврэн харуулдаж унлаа. Ам тавин ангалзан үхэж буй хүмүүсийн эвдэрч шаналсан царайг химаанч зүрхлэн харж чадсангүй. Цөм төвөгшөн нүүр буруулцгааж түргхэн холдохын төс болцгоолоо. Ам наснаасаа ч илүү ихээр хайрлан ихргэлдэг асан үзэгслэн гоо залуу ихнэрээ аюур тайж ийхэн өгчөггүй алжихын чинээ зүүдлээгүй явсан тогтох начин өөрөө ийм хатуу сэтгэл гаргаж нүгэл үлдсэн мэт нэлдэн сантарч тайжт минь та арай л түрэгдчихлээ. Бие барихгүй даан чи явдаа. Хэдийгээр хар санаат элэг буруу дайсантай нөхцсөн ч харсаар байж хатантанг яаж энэ чигээр орхих вэ? Хүний ёслыг бодож хөдөөлүүлэх үдэ гэж гайхаш тасарсан янзтай өгүүллээ. Зүс царайн тийм гэж хэлхийн аргагүй харлаж тогтчирсан аюур хамт яваа хүмүүсээ харсаараа хэрэгжих шихам тас ширвээд дайсан дурвсан хүнийг бурханч буруу нүдээр хардаг юм. Талигач хэдийгээр миний аваал ихнэрч гэсэн энэ нөхөлд бүү гар хүр бозор болно гэж хэлээд мориндоо алавхай мороддов. Би биенийхээ амыг харсан хүмүүс та нар туглаг тухандаа золох гээгүй юм бол мориндоо түргэн морд явцгаая гэж цахиран зандарсан аюурын араас цөм даган тахилтлаа.
Таажтны ихнэр дулмаа худагт хувилгаад боловч гоо үзэсгэлэнд нь хүл алдан сөхөрч өвдгнөөс нь найз завмаар сайхан бүсгүй байлаа. Аюур тааж сайнч мууч хар усыг нь хагалж ханилсан аваал ихнэртэй хүмүүний ёсноос гадуур дэндүү хатуу сэтгэл гаргалаа. Ханиж лэмгэж сандаггүй юм гэхэд үр хүүхдээ бодоод тэр буруу номтны хүтлээс холдуулаад нэг жалхан даваачаад оршуулчихж болохгүй юу байх вэ? Ёс мэдхэн байдлаа хачин юм хэмээн халаглан харамссан миний бие маргааш өглөө дулмаагийн газар дээр очиод нүдэндээ итгэхийн аргагүй хачин юм олж харж үлээ гэж өгүүлснээр шаргавай намуухан хэрнийг гүнээр шүүрс алтлаа. Өвгнийг ийхэн улиран оцсон он жилүүдийн чандаас сэнгэнтэл санаа алдан халаглах агшинд холын одод зулын дүл салхинд хийсгээд л далдирч гэгээ гэрлэн бүхэн бүдгэрх шиг болж билээ. Шарвгаа архиныхаа сүүлчийн үлдмэрийг шавхан аягандаа хийхэд халамцуу сулхан харцаар дэнгийн дүл ширтэн бодлогоширч миний арх юм арх хоёрын аль аль нь дуусч байх шиг байна. Гэхдээ бид энд илүү өгөнд дурлаж та түрүүхэн хатантны газар дээр очиод нүдэндээ итгэхийн аргагүй юм үзв гэж хэлсэн. Тэр чухам юу байсан юм болоо? Хүнд хэлэхэд үнэмшхийн аргагүй хачин юм үзсэн. Намайг маргааш өглөөнд хурж очиход өчигдөрхөн тайж ихнэртэй хамт дашраараа буудуулж өгсөн гамингийн ноён босоод явчихсан байсан. Би хорсож гайхахдаа бүр ирээ цэрээ алдан хүүхний хүүрийг эргүүлж тойруулан үзвэл ойрхоноос тулгах шахан буутсан бууны сум талигачийн биеийг нэвтэлж гараагүй байв. Тэр залтайж түр дулмааг золиосонд гаргаад өөрөө ард нь үлдчихсэн юмсан ч. Буу тасгийг тэр торгон агшинд айсандаа царай цус нь хувхаа дааж сүн сүудрэн зайлсан тэрмүү гамингаас хүний санаанд оромгүй тийм муу зайл ухаан гарах юм гэж хэн санагсан бilé. Өвгөний ярьсан нэмэгдэлтэй түүхийг сонсоод би өөрөө тэр гаминд хамраараа газар шургачж унтлаа хууртгцэн адил хорсож бухимдахдаа хаа хамаагүй шарвгаа дуур хөрөв. Хүний гарт орсон тэр гамин хэдийгээр хүлээ бууны ам дээр зогсож байсан хэдиж та нарын дэргэд аргагүй л дайны утаа өнөрлөж үтсэн жинхэнэ цэргийн дар хүн байж. Тиймдээж гарцааг өглөөс мултарч амиа аваад гарч өвгөн суугаа чигээрээ салгансан гараараа дээлийнхээ ингрийн товчийг тэмтчин мултаж бүсээ талаад хиг ёг хийсэн дурамчхан хоолгоор надад үг хаялаа. Одоо хамаг юм өнгөрч бүх юм улирч баларсан хойно чи миний хорыг малтаж намайг зэмлээд яах вэ? Би ямар тэр гамиг буутсан биш. Цөм аюурын хийсэн ажил. Чи тэгээ тэр гамиг зүгээр нэг босоод явчихсан гэж бодож байна уу? Гэж шарвгаа надаас асууснаа толгой сэгсэрч. Буудсар амт. Аймаа яа гэж бийж бас амжаад талигачийн 5 цэнгийн шижир алтан эмэг бүгжийг мотолж аваад талисан байсан шүү. Хүний шуналт хязгаар байхгүй. Түүнээс өөр өгсөн хүн дээрэмдэх айжчгээ мартсан цагаандаа гарсан амтан манай нутагт байхгүй. Гамин гэдэг хар толгойг нь хаацаалж халуун амиа алдсан хүнийг ш хайрладаггүй ёрын амт тимлээ. Тэр нүгэлт явлаас хойш үнч болсон, зунч болсон. Олон жилийн тэрэгт хар хушуунд айл амт нутгалхаа болж гүйдэлтэй газар хэмээн хөгшин залуугаа зүгтэж орой өдөш ганц нэгээрээ үүгээр явхасаа цэрвсгээдэг болсон юм. Аргагүй шүү дээ. Талигачийн хойноос ир нөхөр нь байтугай төрүүлсэн эцэг их нь ганц цул мандааж ирэх маань уншаагүй болохоор хөөхий тэр амтны сүнс сүүдэр төөрөлгүй яах вэ? Гэхдээ би үд шаргавай морь харахтаа яагаад намайг хам татан дагуулж гарсны учрыг ухаарлаа. Яс хувцс хонорн айл дэвнгарт үрдэсч үгүй алга болсон хэрнээ гамингийн тэрэгний өрөөсөн дугуйг талигач ихнэрийн совдонд оруулахтай уртхар гэзэг хоёр энэ тэрэгт хар хошууны зүүн ингэр дээр мөн ч олон жил хэвтсэндээ. Хүний ус гэдэг ээлж ивэрдэггүй ам бөхтээд. Ингиж манай нутгийн нэг сайхан хүүхэн үзэсгэлэн гоо царай зүс бүсгүй хүний богино ухаан садар самун хөнгөмсөг зангаасаа болж залуу замд насандаа нөхрийнхөө гарт амиа алдсан юм. Муухан гэдэг үйлсэнд буруутахаараа өөхөх мөрөөрөө өгөхгүй төрсөн нутаг усаа хүртэл бузралж өгдөг юм билээ гэж шарвгааг өгүүлтэл нэгэн том нэвсгэр бор ирвэгээ дэнгийн гэрлийг алгадан унтраагаад халуун тосонд шажигнан шатаж хярбас хин шүүнэрдэн харанхуй боллоо. Би гэрэл гарах санаатай чүдэн сургалбал шарвгаа төгшөөс нүү яав. Одоо гэрэл асаагаад яах вэ? Дэнгийн муусан бор ирвэгээ бужигнаад амраахгүй. Аригч толгойд гарч явах шиг. Эртгэн хажуулах минь гисний өвгөн орондоо орж хөвтөг бололтой тагчиг боллоо. Бид хоёрын яриаг дуусхийг яг мэдсэн юм шиг
Юун том ирвэхээ хаанаас хурч ирээд гэрэл унтраачдаг билээ. Арай нөгөө талигаа чихнэрийн сүнс өчнөөн жилийн хойно идүүгээ бас тэнэж төөрч байгаа юм биш байгаа. Гэсэн дими балайн бодогдно. Майхны шувуу модны орой дээр хитэн бүдгхэн жижиг од өвгөний амнаас эмгэнэлтэй түүх сонссондоо гониглох мэт нэгэн үе тодорч нэгэн үе бүдгэрэн үзэгдэх сацуу хэсэгхэн сөөг хялганы саадаг хаяаны салхинд нүдний булан сэрвэлзэн хөдлөнө. Олон толоо юм бодлого бушуухан унтий. Гэвч нойр хүрэх шинжгүй. Залуу сайхан насандаа орчлонгоос бутсан дулмаа гэгч үл таних гинэн хонгор бүсгүйг санахаас харуулсал төрж гунгийн сүдэр цээжинд хуй салхин адил хурган эргэлдэнэ. Халахын ирчүүд мунтсан биш очиж нэгэн орогдол гаминтай нөхцөх гэж байх уу? Хорвоо тэр тэнэгхэн бүсгүйд үзэсгэлэн гоо биеийг харамгүй харилсан хэрнээ даан чухаан заяасангүй гараад татчихжээ. Амьтны үүлийн үр нарийн хүүрхийг тийм л хувь заяа хүлээж байсан юм байлгүй. Зурсан зураг, төрсөн төөрөгт ямраар заасан байна. Түүний хэмбгооч тойрч гарч чадах вштэй. Гэсэн шүү юм орон гарan бодол хэлхэн хөрзөөж хөвтөл санаа дагаад ч тэрв майхны гадаа хүний хөлөөн чимээ гарах шиг боллоо. Чих тавин чагнамл шаргуй амьсгалахаас өөр юм үл сонстно. Шүүхэн тусна сарны бүдэг гэрэлд дээлээ өрүүлд нөмрөө дунтаж би өвгнийх хайлаасны ур үндэстэй андуурмаар нар салхинд гандж өрчлөөдсөн нүур зөвөртэй наргагүй сүүдэртэн үзэгдэнэ. Бодол сарнам би тавирч зовх сормос хар аяндаа анилтан зүрмэглэх агшинд майхны амар нэгэн амтын шагааж сүүдэр нүүрэн дээр тусах шиг санагдахад зочин өндийг харвал сарны туяа майхны цорхоогоор нүдэн дээр гэрэлцэж байлаа. Айг тааны үнэртэй шүнийн бүлийн сэвшээ салхин хаягаар хүйс хүйсгэн нөөлөглөн үлээж саагалтын чандад шүтртэй морд нялх ногооны ааг тоосонд бахартан төрхөн нойрон донд бүдэгхэн дуултна. Нүд, сормус, анаастай бөгөөтл тэртээд тэрэг тар хошуу дотоостод синхэрдэн харагдах нь сонин. Би зүүдэлж байна да гэж санагдвч дээр сар мэлтээж дэргэд задгайгаал дүрлцэн асна. 3 чулуун дээр тавьсан тогоотоо цай дарглан буцална. Дулмаа гал даргал нэмж альчуураа засч сангадаад над руу үл мэдэг уутгартай хөрхнүүдээрээ ширтэж би чамд үүр цайгаас өмнө амжаад хідэн аяг цай чанаад өгчгийг сансан чинь өчигдрийн борооноор аргалчийг авчихсан гал өөдтэй ноцдгүй. Аюур шиг хартай хүнтэй нэгэн насыг яаж бардаг билээ гэж бодгоос авдар дотор цоожлоосон юм шиг л санагдах юм. Чиж намайг шүнл хааны хаяа санана уу гэхээс биш. Өдөр ямар бараага харуулах биш. Хэмээн хоолойн торсхийн зангирснаа. Манай аюур хартайч гэсэн халамжтай хүн. Цаатгыг чинь сэргээс өмнө амжиж очихгүй бол сүйд болно. Одоо ч би нэг хэсэгтээ чамтай ярьж уулзах чадахгүй байхаа гэж хэлээд тогоодоо цайны дээрээс шангаар хутхан дээжийг нь тэрэгт хар хошуу өөд өргөлөө. Бидний хажуугийн майханд шаргуй чангаар хүрхэн нойрсон. Дулмаа өвгөн өөд хулгайнуудээр хараад энэ шарав өөдтэй хүн биш шүү. Дэрэгт нь хэрэгтэй хэрэггүй юм итгэж ярьсны хэрэггүй. Хожим яаж ч цусгүй алж мэднэ. Өчигдөр үдч чамд миний тухай тэр их дэгс худлаа ярьж байна лээ. Би тэр гамингийн ноёнтой хизээж хүзүү толгой холбон нөхцөөгүй. Үүнийг бурхан гэрчлэн. Үр хүүхэд гэр малыг минь гамингууд сүйдэгчгүй гэж айж болгоомжлохдоо тэднийг бушуухан холдуулгасан гэхдээ бие золиос нь гаргаж хамт явсан нь тэр. Аюурын хөлс хурж унсан гамин нутагт хөгшин ихмэнд ганцаараа намайг хүлээж байгаа гэж бууны ам долоохоос наахнуур аймгуухыг хараад өөрийн ирэхгүй илэг энтерч билээ. Ах トゥ ус арвуулаа байлаач эцсийн эцэст их хүн л өрөхийн хойноос дээлтэйгээ хатдаг үлдээ. Би тэр алтан саа хувцастай гамин ноёнг биш насан өндөр хийг нь өрөвдсөн юм. Нөхрөө гуйж зөвхрөөд үгэнд орохгүй буугаар шагаах үед нь арай ч намайг буутчихгүй биз гэж итгэсэндээ урдуур нь гүйж ороод буруутсан хүм. Тэр үед энэ унтаж байгаа өвгөн юмны наад цаад учрыг олохооргүй жултран амтан байжээ. Морин тэргээр цугтаж явсан гамингийн дайцтай сумыг би авч цонхоороо хаяагүй бол түүний хойноос нэхэн хөөж яваа улсын хідэн ч алуулж болох л байсан. Гэтэл энэ шарав үүнийг ухаараагүй байж миний ясыг үндэлзүүлэн элдэг хоёроор намайг муу хэлж байдаг. Хэрвээ өгсөн хүний өчгийг сонсдог газар бол энэ хорвоо дээр байдгсан бол миний эмэг бүгжийг тэр орогдол гамин биш энэ өвгөн авсан юм. Алт хулгайлбал амь насанд цөвдөө гэдэг хуучны үгийг шарав ирэх биш мэдмээрсэн.
Би энэ хүүхнээс багахгүй авлахтай. Насныхаа бүхсэнд өрөө цайруулж нүглээ намжлах нь уу гэж харсан чинь үгүй бололтой гэж хэлээд дулмаа босч явахаар завдан бүсээ бүслээ. Одоо удахгүй өөр хаярах нь айл амтан босгоос урд явъя да. Хүний зовлон хүн ямар мэдвэш. Чи ч гэсэн намайг энэ зүнэг өвгний үгэнд итгэж байгаа биз гэж гомдонгүй хэлээд нулимсаа сэмхэн арчлаа. Нойрон дунд алсад гинт тэнгэр нүргэлэн дугарч газар дөргөх шиг санагдахад зочин сэрвэл нар айл хэдийн хөөрсөн байх бөгөөд шарвгаа сэрээгүй унтж байлаа. Наранд халж нозоорсон нойрмог толгооноос зүүдний бүрэнхийн агаар холилдож амжаагүй тул бүх юм нүдээр үтсэн лугай адил барин тавин бодогдно. Яагаад ч юм би дулмаа гадаа цай чанан нөмгөн сууж буй мэт санагдах өдөр хагас дутуу хувцлан яран гарвал үнэхээр гал дээр тавьсан тогоотой халуун цанаас уур савсаж байх нь тэр. Шингэн цэнхэр дутаа суунаглан цогшин унтарч байгаа галын тэргэд очиж суух зураа би тэр хаваар хин нэгэн бүсгүй хүний мөр болж харахыг хичээсэн хэдий ч өвс ногооны дундаас юу ч эсэлж озов. Хэдэн саагалтын тэртээ тэрэгт гар хошуу хүндэлтэн хөхөрч тэнгэрийн хаяан дүүл толгойлон бороошиж алсаад цахилгаан гэлэлзэн. Тэнгэр дуурч бороо орох гэж байхад өвгөн яагаад босдоггүй билээ гэж бодох сацуу майхны амар шагаан шарвгаа босоорой гэж хитэнтэй дуудсан боловч тэр огтхон ч хөдөлсөнгүй. Тагчиг айц хургасан ханхай хоосон майхны хаа нэгэнтэй үл үзэгдэх аз чөтгөр оргоноод өөдөөс чимээгүйхэн харц сунуу гэлтэй нэгэхэн ч амьд амтны үнэр амьсгал үгүй. Үгээр дүрслэн хэлхийн аргагүй сэтгэл санаа сандаасан айц духшүүр тархинд сэрүү татуулан орж ирэхэд очиж өвгөний гучлыг татан үзвэл тэрээр өчигдөр хөвцсөн яг тэр чигээрээ байх бөгөөд цовх амсг самсаанд бууж зүс царайн танихдахгүй болтлоо хөхөрч гаралсан байлаа. Үхэлдээ нуур тулж үзээгүй биебэр өвгөний хөшөж хөрсөн цогцсыг хармагц зодсондоо ухаан идэрч хүлд орох данх савнд бүдчиж гүйж гарахдаа хин нэгнээс аврал тус ирж тэнхээгээрээ хашгирсан боловч өөрийнхөө дууг олж сонссонгүй. Нэг мэтгэд би имэйл хазаараа тэрвэрч гисэн морь руугаа гүйж явлаа. Ганц нэгэн өвс таслан эдээшилж байсан морьд миний бараанаар чон үтсэн адил хамраа тачгнуулан хуйлран үргэж чөдөртөө бүдчин цаашаа зулрав. Айж бахарцсан миний нулимстай нүдний тэртээ хол тэрэгт гар хошууны лус савдаг хилэгнэн тогширч оройд ирэх овоо тахилгаа шилгэн сэгсрэх мэт нэгэн агшнаас суналцсан хөхөртөөд газар цөмөргүй гэлтэй бараа тасарлаа.